Өвөрхангай аймгийн Гэргээ гүйлтийн клуб байгуулагдаад 1 жил болж байна. Ойн хүрээнд Өвөрхангай марафон 2026 гүйлтийн тэмцээнийг 5 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Клубын тамирчид 10 хэр сумын Их Монгол цэцэрлэгт хүрээлтэнд гүйлтийн бэлтгэлээ хийхин зэрэгцээ орчны хогийг цэвэрлэж, иргэд олон нийтийг эрүүл аюулгүй амьдралын хэв маягт уриаллаа. Өвөрхангай Гэргээ гүйлтийн клубийнхэн маань хаврын уран талаан цагч болж байна. Урд Их Монгол цэцэрлэгт хүрээлэн дээр ирээд өглөөнийхөө гүйлтийг хийчихэд өнөөдөр ханшных өдөр энэ урд өдөр байна. Цэцэрлэгт хүрээлэнгээ сайхан цэвэрлж, хогшрооноос нь цэвэрлж байна. 5 сарын 9-нд Өвөрхангай аймгийн марафон маань болох гэж байгаа. Тэрний бэлтгэл ажил болгож бид нэр бас хүмүүсийг уриалж энэ цэцэрлэгт хүрээлэнд диж гүгээсэ гэдэг үүднээс энэ ч ирж байнга бэлтгэлээ хийж байгаа. Гэргээ клубт одоогоор 70 орчим хүн нэгдээд байна. Гүйлт татгалтнаа бие махбодын эрүүл мэнд, сэтгэл зүйн доктортой байдал, оюуны болон сэтгэн бодох чадварт олон талын эерэг нөлөөллийг үзүүлдэг тустай хөдөлгөөн юм а. Их Монгол цэцэрлэгт хүрээлэнд өглөө бүр алхаж гүйж дугуун ундаг иргэдийн тоо нэмэгцээр байна. Тэднийг нэгтгэх дэмжих зорилгоор Өвөрхангай аймгийн болон 10 хэр сум даргын тамгын газар Гэргээ клубээс анх удаа марафон гүйлтийг зохион байгуулах гэж байна.